Тэгэхээр яг хуулийн залтыг бол шууд ингээд уншиж байгаа. Бодвол тэгээ шууд цаанаас нь хилээд өгчөж байгаа байх л та. Тэгээ яг одоо бид нар гүйцэтгэл ярьж байгаа учраас 3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ямар эрдэм шинжилгээний ажлууд хийсэн юм бэ гэдгийг зүгээр асуугаад байгаа байхгүй. Тэгээ чинь татвар төлөгчдийн мөнгө байгаа даа. Хамгийн их төсөвтэй чинь боловсролын яам байгаа даа. Хамгийн их асуудал дагуулдаг нь боловсролын яам байгаа даа. Яг бодит байдал дээр үр нөлөө ямар ч байхгүй. Тэгээ энэ дээр та хариулж чадхаар бол хариулчаарай, хариулж чадахгүй бол одоо яах. За Наранбайр сайд хариулъя. За энэ 3 тэрбум төгрөгийн задаргааны тухайд бол би танд бичгээр өгье. Шүтээс анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн харьяа ийм цогцлборууд барих ийм ажлууд дээр бол орсон байна. Зүгээр боловсролын яам чинь та ингээ боловсролын салбар чинь нийт 247 мянган төрийн албан хаагчийн 111 мянган энэ салбар дээр багш, за тэгэл ихтэй сургуулийн багш судлаач мөн одоо үйлчилгээний албанд нь ажиллаж байгаа ийм олон хүмүүс байгаа. Тэгэхээр эн чинь нэг сая гаруй хүүхэд суралцаж, сая гаруй одоо оюутан залуучууд суралцж байгаа ийм салбар учраас өөрөө том нүсэр дээр нэмээд энэ салбар дээр бас хил ам нэлээд байдгийг хүлээн зөвшөөрнө. Таны хэлж байгааг хүлээн зөвшөөрнө. Бид бас энэ салбараа илүү ойлгомжтой, ил тод, илүү одоо иргэндээ ойр, илүү одоо эцэг хийм болоод оюутнуудын сэтгэл ханамжийг, багш нарын сэтгэл ханамжийг дээшлэхийн төлөө хамтдаа зүтгэж байгаа. Үүний төлөө бол боловсролыг дэмжих чиглэл 26